За сайн байцгаана уу андуудаа. Ариун санаа байна. За өнөөдөр маань бас нэг сайхан миний хайртай амралтын өдөр тохиож байна. За өнөөдөр юу хийсэн бэ гэхээр даанч гэртээ байжгаад гинтийн тохиолдлоор гараа авсан болохоор утас шүрмэс болон утсаа л авч гарсан. Микрофон гар марын тэр авч гарч яваг болохоор бичлэгээ чадсангүй. За юу ч гэсэн ямар ч найз залуугийнхаа муурыг эмнэлэгт үзүүлээд тэгээ манай хүүхдийнхаа бас нэг хагалгааныхан цагийг ингэж баталгаажуулчаад замаараа хүнсээ цуглууллаа. Хүнсээ. Яа, бурхан минь хүнс цуглуулна гэдэг юм чи ямар амар хэцүү юм бэ? Гэхдээ манай өмгтөр зүгээр л ирж байгаа замаараа ингэ хайлт юу яг гэсэхгүй юу? Замаараа зүгээр хайлт гэсэн нэг юу авчи. Идэж явах юм байвал авчи гэж зүгээр имарт орсон чинь имарт ороод за нэгэнт ороод ирсэн юм чи хүнсээ цуглуулчих та гэж бодоод за 150,000 вон үрсэн. Тэгээ 150,000 вонд одоо юу авч болтгийг харъя. 150,000 биш юм байна. 210,000 юм байна шүү. Окей. За нэгдүгээрт би нүдэ анж агаад өөртөө нэг юм хөл авлаа. Хэдүүл энэ хөлөө эхлээд хийж агаад бишлээ зөө. Үгүй. Ямар ч хөл авсан. Хөл. Араас нь өглөөний цайндаа хөнхөө уучих болохоор одоо юу юм сериал гэх юм уу? Тийм ээ авсан. За минийхөө буугаарай. 50 байх шүү. 50 байгаарай миний яраа. Араас нь дээрий хилжүүлсэнчлэн будаа 130 грамтай будаа 6 ширхтээ ингээд хоёрыг авсан. Мэдээж талах, хар талах. Би талах амар таягддаг. Би ингээд талах ингээд дангаар ингээд барьж байгаа. Ингээд дангаар ингээд юу ч наахгүй төрөхгүй ингээд идчихдэг зэ амар сонь. За араас нь канжан. Энэнгээр яах гэж байгаа гэхээр одоо канжан керамбаб гэ байдаг байхгүй юу? Ерөөсөө маш амархан яадаг үлээ. Эндээс нэг халбарыг хийгээд тэгээд энэ болохоор чангирим гэдэг байхгүй юу? Энээс нэг халбарыг хийгээд тэгээд будаатай өндөгтэй холиод идэхээр амар гомдт болдог. Ерөөхдөө ёо миний ар буучдах уу? 50 байх шүү. 50 байх шүү мөний. Танаа найзтай ч очиж уулзчаад ирчихсэн гэж нь. За энэ хоёрыг бас авсан. За дараагийн зүйл нь манай гэрт савнгийн тавир байхгүй савн ингээд заваараад угаалтуур дээр ингээд заваараад байгаад байгаа учраас авсан. Помидор. Би помидоронд амар дуртай. Бас помидорыг хэдэн хайрцаг идчихдэг. Сойз. Ерөнхийдөө би сойз 3 сарда нэг сольдог заяа. Мэдээж бас яаж зүгээр хоёр хүүхэдтэй юм тоглоом авсан. Энийг заяа харуулахгүй байна. Энийг ингээд тулган баггүй юу? Манай баг тулганд амар дуртай заяа. Тэгээ энийг ингээд атлаас нь ингээд юу вэ? Уцыг минь унгаалаа хүрчээ. Яг уцыг минь унгаачих. Авокадо 2 шишиг. Өглөөнийхэн цайнд өндөгтэй авокадотай тэгээд хар талхан дээрээ тавиад идчихдэг. Мэдээж кимчи. Би одоо баг солонгос хүн болж байгаа. Кимчиг бол хоол орхоо болсон. За, амны зугаа, самар. Ер нь эндээс ингээд өдөрт авах хэвээр витаминуудыг ингээд авах хэвээр тийм одоо тослогын хэмжээ гэх юм уу? Тэрэнд яг нэг уутан дотор ингээд хийгээд бэлтцсэн байдаг байхгүй. Энийг шууд идэнэ. За 2 ширхэг ийм паприка авсан. Тал байцаа. Том байцаа авчаар угаасаа муутгаж хаяад илээ. Тэгээд би сүүлд маш их дуртай алмондтай сүү. Алмондтай сүү ер нь өглөөдөө нэг ийм сүү уучдаг. Араас нь блубери. Араас нь нэг сойз хийх юм авлаа ёо. Карантины урд дүүрэн нэг хөглөрсөн сойзнууд. За харж байгаа шүү энэ пластик аяга заяа. Би амар гоо шилэн аяга авна гэсэн чинь маань ажиллаа. Битээ одоо давраад чи өчнөө олон аяга өчнөө олон над хэд аяунуудыг чи хоёр хүүхэд чи хагалж чиж гэмтэх магадлалтай танаа юу ч гэмтэх магадлалтай тийм учраас зүгээр пластик аяга ав гэсэн. Тэ. Одоо хоёр энийг хэдэн удаач унгаас ивдэхгүй заяа. За нөгөө нэг юу хулдаасан бэйли.
Энийг яах чаа гэхээр битээр чикен амир идэх дуртай. Ер нь 7 хоногтой бараг 1-2 удаа чикен иддэг байхгүй юу? Тэгээд ингээд гараараа ингээд барингууд хүмүүсний дундуур ингээд соус моус нороо ингээд амир заван байдаг байхгүй юу? Тэгээд бэл явсан. Тэгээд хаяада бас нэг өөр жорлон морлонгоо цэвэрлэхэд хэрэгтэй ч юм уу. Араас нь мах. Үхрийн мах. Үнтэй мах. Энэгээр одоо би маш хайрлаж хоол хийж идэх бол. За нэг иймэрхүү юмнууд авлаа. Тэгээд өнөөдрийн сонин сайхан гэх юм бол хүн бас найзлаад болох ч амар гоё юм биш үү? Ингээл хамтдаа ингээд бүх юм юу ч хийсэн хамтдаа яг ингээд нэг тийм гэр бүл болцсон юм шиг. Ялангуяа ингээд одоо манай хүн чи машина барь явж гингууд би хүнийхээ ингээд муурыг ингээд тэрвэр явж байгаа шүү дээ. Юун дотор зөвхөн дотор нь үрцэн. Тэгээ ингээд манай найзлаа миний гарнаас хөтөлцсөн, цүнхтэй муураа үүрцсэн амар гоё. За яг нэг гоё авгаа нөхөр болцсон юм шиг. Тэгээс машин дотор байхдаа ингээд амар төвжрээд явж байхдаа тэгээ бахан юмэрөө би бүр ингээд найзлаа бүр ширтээд амар царагдаа бүр амар царайлаг заяа. Тэгээ би бүр хараалсан чи яасан гэхлээр царайлаг юм аа гэдгсэн чи мэдчихээн энэ төр гэдэг тэгэхгүй. Тэгээ байжснаа дээр төрсөн өдөр чи болох гээд юу авмаар ин гэдэг тэгэхээр гарын үсэг авъя гэдгсэн чи юу гарын үсэг гэхээр гэрлэлтийн баталгаан дээр гарын үсгээ зур хоёлаа сууя. Тэгээд би чамтай суумаар байна. Тэгээд өөртөө адилхан ааш муутай 5 хүүхэд гаргаж өгмөр гэсэн чинь би нат нас ч л амир ээж. Начиг ааштай 5 хүүхэд гаргаад ир чи ингээ бодтоо та нар. Тэргээр дүр ойрлоо. Тэргээр дүрэн жижиг ариун санаанууд. Гэх мэтчлэн найз залуутаага гонгор гэж одоо өдрийг баг өдрийн талыг өнгөрөөлөө. Тэгээд өглөө бит хоёр юу яасан? Манай өнч нөгөө нэг бас фитнес центр хийдэг. Одоо ингээ тэмцээнд бэлтэх гээд амар том багшаас хичээл аваад байгаа байхгүй. Тэр нь болохоор манай гэрээс баг 10 км наацаанд байдаг юм байхгүй. Тийш хамт яваад бэлтгэлээ хийгээд тийм. Амар гоёсан. Найзлаатай хамт бэлтгэлээ хийгээд тэгснэ гарч ирснэ гоё өдрийнхөө хоолнд битээр маратон идсэн заяа. Монголд маратоны тийм юм байд юм уу? Тийм хоолны газар. Гэт өөртөө ингээ юмнуудаа ингээ сонгоод ингээ махцах нэмүүлж мэмлээ буслахдаг. Тийм хоол идээд тэгээд имлэг рүүгээ явж хүнийхээ хүүхдийг нэмшлүүлчээд тэгээд имарт ороод ингээ довшуудаа цуглуулж агаад ирлээ. Тийм тэг ямар ч гэсэн байхгүй одоо би бүр ингээ мөнгөний бараа үзэх заяа ерөөсөө алга бүр. Яг арай л гайгүй босох гээд байна уу да гэж бодож энэ жимний өр тэр жимний өр 2 хүүхэд ч өвдлөх авдлаа 2 хүүхдийн хоол баашрээс. Тэн дээрээс нь өнөөдөр бас энэ хоёрын илсийг захиалаад тэгээ өөртөө би одоо унтахтаа ингээд нүдний хаалт бол унтдаг байхгүй гэсэн чинь амар гоё тийм нүдийг ингээд сэрүүхэн байлгадаг тийм нүдний юм хаалт гарцсан байна. Тэрийг бас захиалаад авчлаа. Тийм. Тэг хамаг мөнгөө сайхан үрээ хийчлээ л да. Та нар маань намайг одоо амьдруулна да. Энэ бичлэгийг маань үзэж одоо мөнгө олж өгөн дөө надад. За тэг өөр соёл сайхан солиогааж гэх юм бол уржигдаар би найзуудтайгаа ингээд 5 гар суугаад заяа бүр шүнжэнгөө оройны 10-аас ахуулаад оройны 11-ээс ахуулаад өглөөний 10 болтол 5 гар суусан заяа. Бүр ингээд би ингээ битүү хожигдоод битүү мөнгө алдаад бүр ингээ шар өрлөө бүр яа. Тэгж жаад овоо нэг юм хожиж эхлээд. Тийм тэгээд донтож тоглосоор хагаад өглөөний 10 гэж хүзэр манд дуусаад тэгээ маа найзлаарч намайг одоо битэх өөрөө уунт гээд. Шүхсээ ингээд байж өрхөрсөн юм шиг. Тийм тэгээд яг тэр хооронд манай энэ баг хүүхэд бүр ингээ мяа гэрлээ гүүгээд сахгүй тэнгууд нь би энэ одоо яаш муутай юм чи яач шүү гэдгсэн чи хоол нь дууссан заяа. Тэгээ хоол нь дууссан биш хоол нь аяглах гэсэн чинь өөрийнх нь ийм том хоол нь бүр тэр жигтэй дууссан байдیں۔ Тэгээд би бүр тэрэнд амар гутраа заяа. Би одоо ийм арчаагүй царайлчаад ийм хоёрын муур тийжээж энэ хоёрын хоол нь юу болж чинь яаж нээж ин гэдгийг чи мэдэхгүй ийм арчааг байхдаа яа тийм ингээ. Тэгээ уур үрээд гараад. Яг тэр үед одоо яг бэлэн мөнгө яг 100,000 онсон баггүй. Тэгвэл нойрхон байдаг амтны дэлгүүр рүү орж жагаад 100,000-та бүгдэнд нь багтааж хоол аваад. Тиймэрхүү л сайн сайхантай байна дөө. Мөн ирлээ. Одоо энэ танаа 2 дахь энэ муур чинь 2 дахь хүүхэд чинь энэ 7 хоногийн бүтэн цаг өдөр очиж байж байгаагаа ахуул тийм ээ. Төмсгөө ахуулна. Тэгээд ах нь одоноос тэгээд жаргах байгаа. Ягаад тэгэхээр хөрхи амтны дээр нь гарч бахан мордоод тийм ээ янз бүр болгоод миний хүүхдэд бэлгийн дарамт үзүүлээд
Яана одоо энийг сонирх хулгана одоо шүнжэнгээ ойрлоод намайг унтуулахгүй юм шүү. Аавч нууж мууж унтахгүй л тий. Тийм тэгээд сая би уулын амар гоё чихэр мэхэр гоймон момон амттай шимттэй снэкүүд авъя гэсэн чинь маа найзлаа намайг загинсан. Ингэж их бэлтгэл ичимтэй хийж тэгээ бүр ингээд өөрийнхөө бит хэрэггүй бах юм авч идэх гэдэг юм. Дээрээс нь над чи амар үнтэй битгий баяглаад байлгүй зүгээр хоолоо гэртээ хийж ид мэд гэ. Окей. Тэний тиймэрхүү сонь сайхантай байна да. Тэгээ манай нэг үзэгч гинэ. Ер нь баян миний бүх сторинд ордог гэдэг зэ. Чи яагаад лайв хийхгүй байгаа дээ? Лайв хийхдээ. Өнөөдөр лайв хийх үү? Тийм би чи нам санаад байгаа мó гэсэн чинь. Харин өчтөр лайв хийсний чи үзэж амжаагүй унтцсан байлээ. Унтчихад лайв хийсэн байлээ. За одоо миний хичээл 2 цагийн дараа дарна. Тийм болон 2 цагийн дараа лайв хий. Тэгээ тэр үзэгчтэй зориулаад энэ бичлэгийг ингээд хийчи өнөөдөр миний сонин сайхан юу болсон яасан ийсэн. Тэгээ ямар ч ариун санаа нойртой амар жаргалтай байгуу. Манай найзлаа бүр намайг үнэхээр амар гоё хайрлаж байгаа. Тэгээ маш удаан хугацааны дараа амар гоё юмтай үерхсэн чинь үерхэд ч тэр юм уу ингээд бүр амар эмгтээлэг болж болоод заяа. Юу бүм өсөдөө готлон өмсч юмсаад. Тийм тэгээ өсөдөө готлон өмс санжгаж байгаа давчаад энэ хөлнийхөө артлыг холгуулад тиймэрхүү сонь сайхантай байна дөө. Тэгээ ямар ч гэсэн одоо энэ бичлэгний дараа араас нь шууд нэг бичлэг орно. Тийм болохоор бичлэгээ ингээд гоё үзцгээгээрээ та бүхэндээ маш их хайртай шүү. Ариун санаагийн нэг өдөр иймэрхүүл байлаа. Тэгээд та нарынхаа ачаар би ийм хөл авахар шийдсэн юм. Яа тэгэхээр одоо миний ашиглаж байгаа энэ хөл болохоор Daiso-гоос нэг 5,000 цангаар авцсан нэг хогийн одоо бүр дэлиж ялисан хачин байгаа даахгүй юу? Тийм болохоор одоо энэ гоё хөлөөрөө бичээд одоо явж өгнө дөө. За тэгээ та бүхэндээ маш их хайртай шүү. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэр болтол сайн сонсгож байгаарай. Хайртай шүү.